Монгол орны одоо эдийн засгийн гол тулгуур салбар болсон мал аж ахуйн одоо салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр манай мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачид бол одоо өнгөрсөн одоо түүхэн хугацаанд судалгааны ажлуудыг бол хийж ирлээ. Сүүлийн 7 жилийг тухайлбал авч үзвэл нийтдээ шинжилгээ ухааны технологийн 52 төсөл, инновацийн 26 төсөл, за цөм технологийн 1 төслийг бол амжилттай бол гүйцэтгсэн. За вакцины онцлогын технологи гэхэд тухайлбал 72-ыг бол боловсруулж гаргасан байна. Шинэ болон шинжилсэн одоо илүү боловсронгуй болгосон технологи. Ийм био бэлтгэмжийн технологи гэхэд 64-ийг гаргаж эдгээрийнхээ одоо судалгааны шинжилгээнийхээ ажлынхаа ололтыг одоо патентжуулах ажил бас нэлээд идэвхтэй хийгдсэн байна. Энд бол 114 патентыг сүүлийн 7 жил манай хүрээлэнгийн судлаачид баталгаажуулж авжээ. Хаврын улирал хэлж байна. Энэ бол малчтад төдийгүй биднэрт ч гэсэн маш чухал улирал. Энд бол одоо мал төлөлж байна. Өвлийг одоо өнтөд авсан мал маань одоо дархлаа сулраж эхэлдэг учраас өвлөөсөө илүү хаврын улиралд одоо өвөл малын хорогдол нэлээд гардаг. За дээр нь одоо халдварт өвчнүүд ч гэсэн гарч эхэлдэг. Ийм учраас малын эмч нартайгаа сайн одоо зөвлөгөө аваарай л гэж тэгж л хэлмээр байна. Молекул генетикийн лаборатори маань бол сүүлийн жилүүдэд бол 8 ширхэг одоо инновацийн бүтээгдэхүүн гаргасан байгаа. Зарим нь бол үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, зарим нь бол яг одоо технологи хийж явж байгаа юм. Энэ талаар ярихгүй яг ямар бүтээгдэхүүн гаргасан. За манай лаборатори бол анх 2007 онд хүрээлэн дээр шинээр үүсгэн байгуулагдсан лаборатори. Тэгээд бид өнөөдөр хүртэл 9 жилийн хугацаанд 8 бүтээгдэхүүнийг одоо тодорхой чиглэлээр хэрэглэх заавар одоо шаардлага үүдэлсэн гэж гаргасан байгаа. За судалгаа хийсэн гэж байгаа та хэд мэн тий судалгаанд одоо яг хамрагдсан малын маань одоо өвчлөл яг ямар өвчин хамгийн ихээр ямар дүнг. Яг бид үндсэндээ одоо хамгийн удаан ажиллаж байгаа одоо өвчин маань адууны хачгийн алуу өвчин байна. Энэ өвчин бол бидний яг сүүлийн оны дүнгээр бол 15 оны намрах гарсан дүнгээр 1100 орчим адуун дээр одоо шинжилгээ хийж халдварлалтын хувийг тогтооход одоо төвийн бүсээр бол нэлээд өндөр халдварлалтай 10-аас одоо 70 хүртэлх хувиар халдварлалтын хувь юм өндөр байгаагаас илрүүлж байгаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн нэг нууц бол адууны хажгийн өвчин болон адууны нийлүүлгийн өвчнг богино хугацаанд илрүүлэх оншилгооны тест. Энэ төрлийн тестийг манай улс 100% импортоор авдаг. Харин одоо Монгол эрдэмтдийн технологиор гарган авсан онцлогын тестийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. Адууны хачгийн өвчин нь байгалийн голомтод халдварлаг буюу хаврын улиралд хачгаар дамждаг. Мөн адууны нийлүүлгийн өвчин нь үржлийн замаар дамждаг бөгөөд сүүлийн жилүүдэд гаднаас адуу ихээр оруулж ирэх болсноор энэ өвчний тархалт нэмэгдэж байгааг мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн онцолж байна. Дээрх өвчнүүдийг эрт үед нь оншилж эмчлэхгүй бол адуу цус багталтай болж их хэмжээгээр турч эцдэг байна. За энэ түргэн онцлогооны тестийг ашиглаад адууны нийлүүлгийн өвчнийг 10 минутын дотор оншин тогтоож болно. Хачгийн алуу өвчний Элизагийн онцлогыг бол аймгийн түвшинд хэрэглэнэ. Нэг өдрийн дараа харин гарна. Одоо энэ хоёр бол үйлдвэрлэлд нэвтэрчихсэн байгаа. Үүний дараагаар бид нар юу нэвтрүүлэх гэж байна вэ гэхээр нийлүүлгийн өвчнийг аймгийн түвшинд онцлох Элизагийн кит буцаагаад хачгийн алуу өвчнөө мөн ийм түргэн тестээр онцлох ийм тестийг бол гаргахаар зэгч байгаа. За энэ нь болохоор орон нутагт яг ажиллаж байгаа малын эмч нар хил бомтон дээр ажиллаж байгаа мал эмнэлгийн байцаагч нар ашиглах боломжтой. Аймаг нийслэл улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн өдөр тутмын оншилгоо шинжилгээний шаардлагатай онцлогоор эм уруулж, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг жил бүр улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлдэг. 2012 онд 337 нэр төрлийн 907 сая, 2013 онд 330 нэрийн 595 сая, 2014 онд 235 нэрийн 576 сая, 2015 онд 404 нэрийн 585.7 сая төгрөгийн 100% импортын барааг тус нийлүүлсэн. Тэгвэл бид эдгээр импортын барааны зарим бүтээгдэхүүний орлого бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхлэхэд байна. Гадаадаас ерөнхийдөө адууны нийлүүлгийн өвчнийг серологийн ямар нэгэн шинжилгээний антиген ч юм уу тийм авахд бол дор хаяж $5,000, $6,000 авна тийм үү. Тэгэхэд бид нар энэ түргэн онцлогооны тест эсвэл адууны нийлүүлгийн өвчин зориулсан ийм Элизагийн цомог гаргахад бол экспортоор орж байгаа бүтээгдэхүүний импортоор орж байгаа бүтээгдэхүүнээс бол хамаагүй бага өртөгтэйгээр орж ирнэ.
Манай улсад адууны хачгийн өвчин өргөн тархсан учраас мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн энэ өвчнийг эмчлэх вавидазол нэртэй бэлтгэлийг шинээр гарган авсан байна. 4 сар 5 сард хачиг маш ихээр ундаг, хөтөр унтдаг. За хачиг унснаар малд цусны паразитуудыг дамжуулдаг байгаа. За цусны паразитуудын нэг болох адууны хачгийн халуун өвчний эмчилгээнд энэ хүү имийг хэрэглэдэг. Уг өвчин маань болохоор 2 төрлийн үүсгэгчээр өвчин үүсгдэг. За уншлагдсан тохиолдолд 24 цагийн зайтайгаар 2 удаа 4 удаа тавталтайгаар тарьж уг имийг хэрэглэж эмчилдэг байгаа. За мөн хачиг унгаж байгаад нөхцөлд болохоор нөгөө 14 хоногийн зайтайгаар 2 удаа тавтаж сэргийлэх тунгаар гэж урьдчилан сэргийлэх тунгаар гээд 2 удаа 14 хоногийн зайтай тарьж хэрэглэдэг байгаамаа. Монгол оронд өөрсдөө технологиг нь боловсруулсан антибиотик одоохондоо бүтээгдэхүүн бол нэг байхгүй. За бид бас мөн энэ шинжилгээний технологийн төслийн хүрээнд уртцсан үйлчлэгээтэй антибиотикийн технологиг боловсруулад одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. За энэ бүтээгдэхүүн бол мэдээж бүх төрлийн бактерийн борлоод халдвартай за амьсгалын зам инч гэдэг юм уу одоо мал амьтанд бол маш илбэг тохиолддог. Дэлгэнгийн үр өсөлч гэдэг юм уу иймэрхүү тохиолдолд бүтээгдэхүүнийг бол хэрэглэнэ. Одоо яг энэ бүтээгдэхүүн маань хэрэгжилж байгаа газар гэх юм бол Баян Улгийн аймагийнхан айгүй их авдаг. Манайх жил болгон тийшээ нийлүүлэлт хийдэг. Одоо ерөнхийдөө харьцангуй бас хурдан морь уяад ингээ уяачд маань бас айгүй их хэрэгжилж байгаа. Яагаад гэвэл энэ цусны паразит учраас нөгөө уйдаг морьдууд маань энэ өвчнөр халдвартай байх юм бол одоо тавхихгүй, уралдахгүй. Тийм учраас энийг маш их онцлуулдаг, маш их энэ өвчнөр бол эмчилгээг бас маш их хийлэгдэг байгаа. Одоо яг бэлэн болсон бүтээгдэхүүн маань үйлдвэрлэлд гараад одоо хэр эргэлтэх хэрэгцээтэй. Жишээлбэл одоо зах зээл нийлүүлэгдсэн бүтээгдэхүүн маань жилд хэдийн хэмжээний одоо хэрэглэгдэх шаардлагатай ч гэдэг юм уу та хэдийн судалсан судалгаа байгаа юм. Манай эмийн эхнээсээ гарсан бүтээгдэхүүнүүдийн маань одоо эрэлт хэрэгцээ бас нэмэгдээд байгаа. Аймгийн одоо малын эмч нар, малын газрууд маань бид нар захиалгаар зарим юмуудыг одоо орон нутгаас харилцаа адилгүй хамааралтайгаар одоо захиалж нийлүүлэгдэг. Жишээлбэл одоо адууны хачгийн халуун өвчин гэхэд Баян Улгийн аймагт бол нилээд одоо хурц хэлбэртэйгээр хаврын үйлрэлд бол одоо хачиг унсантай холбогдуулаад нилээд их эрчимтэй гардаг. Яг энэ цаг хугацаанд бид нар нилээд их нээлтүүд хийж амждаг. Тэгээд энэ болгон ингээд үргэлж үйлдвэрлэлд хэрэглээнд байх бас боломжгүй энэ маань өвчнийхөө одоо дамжуулагчаасаа өвчнийхөө өөрийнх нь одоо онцлогоос хамаарат харилцаа адилгүй цаг хугацаанд бид нараас хийж зах зээлээс юм нийлүүлж байгаа. Шинжлэх ухаан технологийн сангаас 2012-оос 2013 онд малын гадна шимэгчийн эсрэг тусаалга буюу өндөр тунтай прон нэртэй бэлтгэмлийн технологи боловсруулжээ. Төслийн үр дүнд Delta Trans, Delta Mon, амийн мэгтийн гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүнийг гарган авч өнөөдөр хэрэглэгчдэд хүргэж эхлэв байна. Манай улс энэ төрлийн бэлтгэлүүдийг мөн 100% импортоор авдаг гэсэн юм. Энэхүү бүтээгдэхүүн маань одоо малын гадна шимэгч гэхлээр одоо нөгөө хачиг шавж за шар хөх ширхүүд болоод шалзан гэх мэт гадна паразитын эсрэг үйлчлэгтэй ийм бэлтгэл хийж байгаа. За зааврын дагуу гэх юм бол за хавар хачиг унс үед за хачигдсан мал дээр 10 кг амьдынжинд одоо 1 мл-ээр тооцож за 100 нуруунд дээр одоо асгаж тусааж одоо хэрэглэнэ гэсэн үг байна. За тийм учраас одоо өс ноцын сайтар одоо ярьж байгаад тэгээд баг тусаагаад за 30 кг амьдынжинтэй байлгахад 3 г-ыг тусаах жишээ нь. Хэрэглээний тал дээр бол одоо манай Монгол оронд хөвчлэн хонь ямаа за үхэр тэмээн дээр хэрэглэдэг байгаа. За адуунд бол хориглосон залттай. 2016 онд боловсрол соёлын ухааны яамны шилдэг одоо брэнд бүтээгдэхүүнээр өргөмжлөгдсөн байгаа. За үүнийг бид нэр одоо цааш боловсрол соёлын ухааны яамнаас одоо инновацийн төсөл болгоод мал эмнэлгийн хүрээлэнгийн одоо дэргэдэх гараамны компани болгон бэлтгэлүүдээ одоо үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлж байна. Нэвтрүүлэг маань мал эмнэлгийн хүрээлэнгийн молекул биологийн лабораториос үргэлжлэн хүрч байна. Малчтад бол одоо малын хулгай зэрэг эрсдэл одоо маш их тохиолддог тийм. Малын хулгайтай холбоотойгоор одоо маргаан таслах зорилгоор мөн манай шинжилгээ хийгдэж байна. За тухайлбал ямар нэгэн малаа алдчихлаа тухайн мал нь одоо нядлагдаад зарагдсан тохиолдолд тухайн одоо малын үлдэгдэл болох мах ч юм уу хэдэн өсний үлдэгдэл байхад бид нар ДНК ялгаад за генийн шинжилгээ хийгээд тухайн малын эцэг эхтэй харьцуулж тогтооно. За мөн түнчлэн одоо амьд малаа өөр хоорондоо булаацлж байгаа тохиолдол бас зөндөө гардаг. За тэр тохиолдлыг мөн бид нар энэхүү багажаар ашиглаад за 100%
магадaltaгаар шийдэж өгч байгаамаа. Одоо энэ компьютер дээр болохоор бидний шинжилгээний дүн гарч байна тийм ээ. За тийм. ДНК-гийн дараалал бол 4 төрлийн мономертэй аденин, тимин, гуанин, цитозин. За энэ пикүүд бол 4 мономерыг төлөөлж байгаа юм. Монгол улсад мал сүргийн тоол жилбэр өсөж байгаа энэ цагууд мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн малын ашиг шимийг бүрэн дүр авахд саад учруулдаг суваарилт, хээл хаялт, малын төрөл бүрийн өвчнөд хэрэглэх эм бэлтгэл, оншилгооны хэрэгсэл, шинжилгээ судалгааны ажлыг арга зүйн өндөр түвшинд гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа нь энэ салбарт ихээхэн ач холбогдол өгч байна. Бид нар өнөөгийн байдлаар масс үйлдвэрлэл бас явуулж чадахгүй байгаа. Нэгдүгээр эрдэм шинжилгээний байгууллагын нөгөө чиг үүргэнд нь бас байхгүй одоо ашигын бус байх ёстой гэдэг талаас нь нэгдүгээр. Энэ дээр бол ямар засгийн газраас бас нэмжлэг үзүүлээд эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах хэмжүүрэн боловсруулж гисэн. Бид нар яг энийг ашиглаад гарааны компаниудыг олноор төрүүлэн тэрүүгээрээ дамжуулаад энэ бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэх ийм төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар 2015 онд бол нэг гарааны компани байгуулагдсан. 16 онд дөнгөж өчигдөр одоо сайдын тушаал гарлаа. 2 дахь гарааны компани зөвшөөрөл гарлаа. Дахиад цаанаас нь 3 гарааны компани хүсэлтэд явуулсан инновац төслөө өргөцсөн юм байна. Тэгэхээр бидний бас нэг гарцуул энэ гарааны компаниар дамжуулаад бид нар илүү одоо үйлдвэрлэлээ арай өргөн хүрээнд явуулаад энийг бас хөдөө орон нутгатаа сурталчлах ийм ажлыг бол зохион байгуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Үндэсний одоо эмүүдээ авч хэрэглээсээ үндэсний эм маань нэгдүгürt эндээ маш их сайн баталгаажиж туршигдсан байгаа нэгдүгürt хоёрдугаар үнийн хувьд импортын эмнээс хамаагүй одоо бага үнэтэй байгаа. Тэгэхээр шууд энэ дээр бол одоо ямар нэгэн хүндрэл гарлаа гэхэд нөгөө гаргасан эзэд нь байгаа учраас эргээд эргэх холбоо бол сайтай байх юм давуу талтай гэдгийг л хэлмээр байна.